Монгол Улсын ерөнхийлөгчөөс Монгол Улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 1 дахь хэсгийг тус тус үндэслэн банзрагчийн жаргал сайхныг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшөөрөлцөхөөр улсын хурлд ирүүлсэнийг хууль зүйн байнгын ороо Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хууль заасан журмын дагуу 25 оны 4-р сарын 9 өдрийн хуралдаанаараа хилжлээ. Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн хамын газрын дарга Гомбожовын Зандан шатар нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг танилцуулсан болно. Хууль зүйн байнгын орооны хуралдаанаар улсын ерөнхий прокурорыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Х. Тэмүүжин нэр дэвшигчээс шүүн таслах үйл ажиллагаанд оролцогч талуудын эрхтгш мэтгэлцэх зарчмын шинжилгээг дэмжиж байгаа эсэх Монгол Улсын ерөнхийлөгчийн хамын газрын даргаас прокурорын тухай хууль, төрийн албаны тухай хуультай нийцж байгаа эсэх талаар улсын хурлын гишүүн Д. Гамбат нэр дэвшүүлж байгаа байгууллагын төлөөллөөс улсын ерөнхий прокуророор томилогдсны дараа хууль заасан хугацааг дуустал ажилуулах талаар олон нийтийн анхааралд байгаа ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүс ялгүй өнгөрч байгаа талаар болон шүүхээр шийдэгдсэн этгээдүүдийн ял эдлүүлэх ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байгаа талаар улсын хурлын гишүүн Ц. Сандаг Очор төрийн өндөр албан тушаалтнуудын авилга албан тушаалын хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт гарсан хэрэгүүдийн хэдэн хувь нь шүүхээр шийдэгдсэн тоон мэдээлэл судалгааны талаар өмнөх бүрэн эрхийн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудаас нөлөөлөх орлого байсан эсэх талаар хэрэгт нэр холбогдсон прокуроруудад хариуцлага тооцсон эсэх талаар улсын хурлын гишүүн П. Сайн зориг хавцдгэргийг цахимжуулах ажлын явцын талаар болон прокурорын байгууллага дахь захимжилтыг дэмжиж байгаа эсэх прокурорын ёс зүйн хуулийн төсөл боловсруулахад дэмжиж ажиллах эсэх прокуроруудыг дагнсан чиглэлээр мэрэгшүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа болон прокурорын байгууллагын албан хаагчид дүрм товцтой байх нь зохимжтой эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын хурлын гишүүн Х. Тэмүүжин нэр дэвшүүлж байгаа хуулийн үндслэлээ тодорхой болгох, прокуроруудын шүүхэд төлөөлөх эрхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, шүүх танхимд прокурор болон өмгөөлөгчид тусгай өмсгөл өмсөхгүй байх талаар улсын хурлын гишүүн П. Сайн зориг нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихаас гадна прокурорын байгууллагыг институцийн хувьд бэхжүүлэх, үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгож цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, прокуроруудыг мэрэгшүүлэхэд анхаарч ажиллах талаар улсын хурлын гишүүн Б. Заявал хүний эрх чөлөө нийтийн ашигыг хангах асуудлыг тэргүүн ээлжинд тавьж улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудыг оролцсон хэрэгүүд дээр ил тод нээлттэй шударга ажиллах талаар улсын хурлын гишүүн Д. Цогтбаатар хэрэг хэн шийдвэрлэх үйл ажиллагааны цахимжилтын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглах энэ чиглэлээр дэмжиж ажиллах талаар үг хэллээ. Монгол Улсын ерөнхийлөгчөөс улсын ерөнхий прокурорыг томилох тухай улсын хуралдаа зөвшөөрөлцөх саналыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75% нь дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ улсын ерөнхий прокурорыг томилох тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвшөөрөлцөх саналыг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.